Сэрээрээ босоороо. За 191 дэх өдөр минь эхэллээ. За өглөө босоо жингээ үтсэн чи 78.2 кг. За миний байж бол хамгийн доод жин дахиад л ирсэн байлаа. За ингээд өнөөдөр бол нэлээд жоохон хоол унд идэ гэж бодоод хоолныхоо оролдууд хэмжээгээ нэмье гэж бодоод хоолнуудаа идэж эхэллээ. За судалгааны ажил дээрээ бол төвлөрч сууж байгаа. За өнөөдөр ч бас судалгааны ажлаа нэлээд явуулаад октод. За бид гурав бол одоо энэ 7 хоногтоо гэрийн даалгаврууд хичээлүүдээ хийчихэд эх 7 хоногоос лагер дээрээ гарыг гэж бодож байгаа. За миний ажлын ширээн дээр бол манай загаснууд байдаг. Тэгээ хайдаа бас юм бод одлогоогоо амраахад загсаа харах бас сайхан байдаг. За ингээд октод хичээлээ, би ч хийжээлээ. Нэг мэдсэн чинь оройн 6 цаг болсон байлаа. Дахианы махаа чанж идэх хэвээр. Ингээд цээж махаа чанчаад хичээлүүдээ овоо явуулсан хүмүүс ийм арт орж за бас хүнсний дутуу юмнуудаа бэлтээгээд гэрээсээ гарлаа. За ингээд дахианы махаа нэг гарахаас өмнө яаран хүмүүлтэйгээ холж идчихэд ингээд гэрээсээ гарлаа. Нэрээ энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс дотор дарсан хүмүүл ч юм уу одоо манай говьд ургадаг сах ургамал хүмүүл зарах хүн байвал би авъя шүү гэж та бүхнээсээ бас мэдээлэл тавьж хүсэлт тавья. За ингээд ийм арт руу орлоо. За октодтойгоо юу авах вэ гэсэн хамгийн түрүүнд загсны хоол дуусж байгаа загсны хоолоо авна. За ингээд шүдний оос хааж ялангуяа сүүлийн үед миний үс ингээд нэг угаалтаар л нэг 50-аас дээш ширхэг ус бол ингээд ер нь унаад байгаа. За тэгээд яг зөвхөн стандарт нэг 20-с 50 хооронд гайвуул гэсэн боловч ер нь л их унаад байгаа юм шиг санагдаад ус суналтын эсрэг шампунь юу байж болох вэ гэдээ бас хайж байгаа давлаа. За тэгээд та бүхэн бас надад суналтын эсрэг зөвлөгөө бас өгөөрэй. За ингээд дуудаг копинуудаа нэг хар копинууд авчаад ингээд бас юм нэлээ авчаад бид гурав ийм артаас гарсан ээж нь бүрээд ирлээ. За октод уламжлалт ороод гараад ирэнгүүт нэг зайрамгүй юу бас нэг уух юм авъя гэж хагаад юу гэдгэлээ зэнийг дуртай уух юм авчаад ингээд гэр бүлээрээ гэртээ ирээд за манай хэд оройн хоолыг идлээ. За бид нар хамтдаа нэг Шрек Google-тэй нэг үзье гэж үзчихэд оройныхоо дасгалыг хийлээ. За ингээ хөнгөн оройныхоо гарын дасгал, за мөрний дасгал, за тэгээд нөгөө жижиг нэг 20 гантела уртаа барьж агаад нэг суулт хийлээ. Ингээд бүх дасгалуудаа 4 одоо нийтдээ 4 удаагийн давталттайгаар 20 орлоо. За ингээ гар дээрээ сунаалаа. Миний гиз нэлээ хасгцсан ч гэсэн гэлээ гизний арьс маань ингээд унжаад ах юм. За энийгээ бас чангалахгүй болохгүй шиг байна. Сэрээрээ босоороо. За 192 дахь өдөр минь эхэллээ. За өнөөдөр судалгааны ажил дээр нэлээд төвлөрч суух өдөр байгаа. За гисэн идэж дасгалаа орхихгүй гэрийн нөхцөлд үндсэн дасгалаа бас хийнэ. За өглөө босоод энэ овёос 3 өндөг, за банан, өглөөний алим, за фитнесгүй өдөр болвол псага найруулад уучж байгаа. За ингээд ууж идэх юмудаа бүгдийг ууж идчихэд шууд судалгааны ажилдаа орлоо. За өглөө судалгааны ажил дээр нэг 30 минут нэг 30-аас одоо 1 цагийн хооронд сууж байгаа хооронд ер нь л нэг жоохон бие өгшөөд болтгоо. Тэгээ өглөөний дасгалаа нэг хийж сэрэгчээд юмаа хийдаа гэд ингээ өглөөний жоохон хөнгөн дасгал хийчээд октодоос хичээлээ хийгээд ингээ сууж байсан ер нь төгжрэл дунд бас нэг цахилгаан дугуй ч юм уу олж авъя гэж бодоод за давхар хажуугаар нь лагрынхаа ууланд богд ууланд ч юм уу ингээд цахилгаан дугуй хаяа нэг жоохон сонирхолтой явуулдаг юмрхүү чадaltaй юм олж авъя гэдэг ингээд сонирхоод фэйсбүүкээр үзэж байгаад ярьж байгаад очлоо. За эхний газар бол сурон гэдэг дугуйтай адилхан 4000 мотортой ийм дугуй сонирхоод за энэ бол яг үнэхээр гоё. Гэхдээ яг өндөр дугуй шиг дөрөөний жилд байдаг юм байна. За цэнийг дууссан үед дугуй жигээд явчих хаяада бас нэг өндөр дугуй унмаар санагдвал дугуйны тиймэрхүү орлого үүрэгтэй байж бол бас зүгээр юм болов уу гэж бодлоо. За ингээ шингэмэлөө гээд бас худалдааны газар очлоо. За энэ жижиг бол эвхэд ингээ хийждэг машины арт хийждэг болохоор надад бас нэлээд таалагдлаа. За ингээд шинэ бараанууд одоогоор ирээгүй байгаа гэсэн учраас за түрдээ бас азниа гэдэг гэртээ ярьлаа. За орой ингээд хөнгөн дасгалуудаа бүгдийг хийлээ. За өнөөдөр бол үндсэн судалгааны ажил дээр үнэхээр төвлөрсөн өдөр болж өнгөрч байна. За ингээд гэрийн нөхцөл ч гэсэн танд бас турах боломжууд их байгаа. За хамтдаа бүгдөө манайхаа спортоор хичээлцгээе. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.